Ямар байна вэ? За Монгол Тайван Монголын заларж ирлээ. Өвөнд байлаа. За өвөө нь ингээд хоёугаа шинчиллээ. Өстой гоё хоёг байна. Гоё уу байна уу? Тэнгис далааш гэл гүн хөхөнгөө энэ удаа. Сүрлэг. Өнгөн гоё. Хийцэн гоё. Одоо хэлдгээр бол Индранил чулуу гэсэн үг шүү дээ. Энэ сосор билжид өглөө таарлцгаад ягаад яараа явчих. Өчигдөр чи өвөө нь хөлг уаш гэдэг юм хийж үзлээ. Гэтэ хөл гуашаараа өвөө та нүүрний халууныг мэдэрч чадсан те амар сонио. Өдөр гаранд мэдэрдэг юм гэж ягаад хөлөнд мэдэрхсэн юм бол? Хөлөөрөө барьдаггүй болохоор л тэр байхгүй юу? Олон хүн бариад байхаар сүулдэ эн чин цэник өгдөг зүйл болно. Маш халуунаар. Тэгээд ирэхээр жоохон нарийн ширээ мэдрэхэ болно шүү дээ. Шууд тэр хүнийг бүтнээр нь дүүргэж өгөхөөс өөр хаалгагүй болж байна да. Харин өнөөхөр ямар хөл гэдгээр ямар өгдөг биш. Тэгэхээр мэдрэмж нь маш нарийн байна гэсэн үг. Шинэ багаж задлж байгаад адилхан юм дээ. Аях сэжигч хүнийг тэгэл домнох гэж үзлээ. За өвөн даалгавар өгсөн. 10 дэлхийн нээлт гэдэг зүйл дээр. Ямар ч байсан хоёрын зогтоод ирсэнгүй. Одоо л яагаад хоёр өөр бүлгэн байгаа. Тэгээд зэрэг хийж вэ гэдэг шалтгааныг ойлгож байна уу? Аргаа буурлын чинь айлдвар бол аргаа буурлынхаар хоногсцсон зүйл. Өнөөх нь буйраг буурлынхан дайны онгод гэдэг айлдварын зүйлс байх хэвээр. Тэгэхээр өвөөд нь өөрийн гэсэн тийм айлдах эзэмшлийн алга байна шүү дээ. Ингэсээр одоо нөгөө өртөөлөгсөд гэдэг бий болж байгаа. Ингээд 3 онгодын 3 өөр төвсний айлдварууд орж байх. Тэгээд 3 өөр эзэнтэй байх нь шүү дээ. Тэгээл ойлгож байгаа. Энд хамгийн гол баримтлах зүйл бол харьцаж байгаа төвшөнөрийн давхар бас зэрэгцээ өрсөлдөө явагдана гэсэн үг юм шүү дээ. Оюун ухамсарын төлөөх өрсөлдөө. 3 өөр онгодын 3 өөр төвшөнөр 3 өөр төвшнөр хүмүүст мэдээлэл дамжуулах ажлыг хийнэ гэсэн үг юм. Тэр болгоны эрэл хайгуулаар та нар ч бас хөгжин, хүн ард нь ч хөгжин, дэргэд байгаа төвшөнөр нь ч хөгжин. Бас улаач ч хөгжин гэсэн үг юм. Өнөө ертөнцид махан биетэй ирсэн л бол бүгд сорой шахаа шалгуур ухаарлын араас явах ёстой юм. За тэгвэл хинээс нь эхлэх үү? Өө төвтэй аваад. За тэг. За нийт 10 гэсэн. Эхлээд тоймлоод хэл. Ямар 10 зүйл байна? Энийг дээр болохоор цөмийн зэмсэг, зэвсэг ус, төрөгчийн бөмбөг, хиймэл сар, хиймэл оюун ухаан, нарны цахилгаан станц, атомын цахилгаан станц, сансны хөлөг, нисдэг машин, телескоп, виртуал юм, цэвэрлэгч робот. За 10 бүрдсэн байна. За тэгвэл бэлдсэн хүнээс нь эхлээд явж эхлэе. Тийм үү? За эхнийх нь Цөмийн зэвсэг. Энэ нь болохоор нөгөө Америкчууд хамгийн анх зохион бүтээсэн нөгөө Роберт Оппенхаймер болоод бусад Америкийн нөлөөтэй эрдэмтэд тэгээд хамгийн анх 1945 онд Хирошима болон Нагасакид 8 дугаар сарын үед Японыг Америкчууд танд ялахын тулд тэр хоёр хотод хайсан. Тэгэхэд 200 мянган хүн нас за юу тэнээс их маш их хүн нас гараад тэгээд хоёр хотод юу тэр чигтээ суучихсан. Уран болон плутоноор цэнгэлдэг нээлтийг хийсэн юм бол нээлтийг нь тэр Оппенхаймер гэдэг эрдэмтэн байна. хүний оюун ухаан гэдэг бас сонголтоос үүсдэг байх нь шүү дээ. Бүтээх зүйлийг хийж чаддаг, бас алгах зүйлийг хийж чаддаг гэдгийн утга энэ юм. Ер нь бол хүмүүс ер нь өөрөө өөрсдийгөө зовоодаг амьтад гэсэн үг.
Энэ дээр юу явагдаж байна гэхээр нэгийг нөгөөгөөр үзэл санааг нь хуурж агаад алах ажиллагаа явуулж байна шүү дээ. Гэмтэй гэмгүй нь хамаагүй шууд хядах нь байна шүү дээ. Тэгээ одоо энэ цөмийн зэвсэгтэй улсууд энэ цөмийн зэвсгээ юу н бусад улсыг сүлдүүлэг болгон ашиглаад тэгээд улс дээр давуу байдал үүсгээд чи нөгөө хойд Солонгос гэхэд өөртөө 70 гаруй цөмийн хошуутай байгуулсан. Тийм. Хаслагдмал тэгээд ядуу улс ч гэсэн цөмийн зэвсгээрээ сүрдүүлэг маш их хийдэг болохоор ер нь аль ч улс тэднэрт муу юм хийж зүрхэлдэггүй. Энэ юу вэ гэвэл уул нь нэг бөөрөнхийд байгаа шүү дээ. Гэхдээ тэр зүйлийн хохирлын юм нь хор хിവэр үлддэг байх нь шүү дээ. Тэр чигээр нь байхгүй болгоно л гэсэн үг шүү дээ. Энэ нь бас яг хүн дээр төвлөрч харах юм бол ямар вэ? Хүнд сайн чанар байдаг, бас муу чанар байдгийн тод жишээ мөн. За нөгөө уран тим мар гэхээр бараг л тим зэвсэг хийхэд л хэрэглэгддэг зүйл юм шиг дээ. Гол зарчим нь болохоор бид уран гэдэг бүтээгдэхүүнээ болоо бид газрын хөрснөөс мөр ялгаад бүр цэвэр ураанаа гаргаж ялгаад авчтээ. Тэгээд тэр ураанаа болохоор бид болохоор цөмийн бөмбөг яаж дэлбэрж байгаа ураанаа болохоор бид задлтын өөрсдөө. Тэгэл газар дундал цөмийн бөмбөг газар дунлаа. Тэгээд унсан бөмбөг болохоор маш хүчтэй өөрөө тэр дотоод бодсон хүчтэй задралтай өгдөг онцлогтой бодсон байхгүй юу? Тэгвэл одоо Монголд энэ болгоны түүхийн эдийн бэлтгэх ажиллагаа явагдаж байна. Энэ нэг талаар давуу юм шиг ярьж байгаа боловч бас буруу талаар ашиглаж болох зүйл гэсэн үг. Тэгвэл яах вэ? Буруу талаар ашиглах боломжгүй болох. Буруу хүмүүс байгаа цагт буруу талаар түүхийн эдийн нийлүүлэгч болох уу? Яг зөв ашиглана гэсэн баталгаа алга. Тэгэхээр уран гэдгийг Монголд эсэргүүцээд байгаа шалтгаан нь энэ юм. Өөрсдөө ашиглаж чадахгүй. Тэгээ бусдад май гэж өгнө. Тэгчгээ тэрүүгээр нь хүмүүс ална. Хүмүүсийг сүрдүүлнэ. Зэвсэг хий. Ийм байвал оролдохгүй байсан дээр биш үү? Үнэн өвөө. Уран олборсон газар бүс нутагт болохоор цацраг идэвхт бодис гэдэг зүйл ялгардаг. Тэгээ цацраг идэвхт бүтс нь болохоор хүний эзэд болохоор ургийн гажигууд үүсгдэг. Ялангуяа удамшлын төвшөндөө өвөө гажигаа үүсгэж байгаа болохоор тэрнээс нөө гажигтай мал хүн байлаа гэхэд бол хүүхд ургийн гажигтай хүүхд төрн тэр хүүхд бол хүүхд дахиад өсөж үржлээ гэхэд бол дахиад нэг ургийн гажиг гэдэг зүйлээ уламшуулж чадваа аюулаа малын хувьд ч гэсэн одоо Хизээлээд 60-аад онд хаа Чернобылд нэг атомын цахилгаан станц дэлбэрсэн. Тэгээд одоо тэр ураных нь цацаг идэвхтийн нөлөө ойр хавийн бүх улс нутгууд даранд хараад бараг хаали Европ баруун Европ ч гэсэн тэр чинь Украинд байгаа нэ. Тэгээд одоо тэнцээ хүн амьтанд дутгуу тэгээд нөгөө гаж нөлөөнөөс нь болоод хүмүүс нь хордоод тэгээд мутацд ороод Ингэдэг юм. Энэ хороод хүний барих ёстой 3 зүйл байдаг. Нэр алдарч сунах, эрх мэдэл, өнгө идэд шунанд орлох энэ 3-ыг л төвчж чадвал тэр төлөвсөн хүн гэдгээр явна. Гэтэл нийт хүмүүсийг яадаг байх нь эрх мэдлийнхээ золиос болгож байнгад ашигладаг тийм нэг нууц хүч байна шүү дээ. Анзаарвал нэгээс нөгөөд эсвэл сүрдүүлж байна гэдэг тэр эрх мэдлээ барих гэж шунсан хүн байна шүү дээ бас. Тэрийг хадгалахыг хүссэн байна. Өөртөө эрх олж авах гээд бусдыгаа даралж байгаа хүч юм. Зоосныхын ч тийм, эрх мэдэл нь ч тийм, нэр алдрын шунанд орлох энэ 3-т ерөөсөө ёроол гэж байдаггүй. Энээс үүдэлтэй өв олноор хүнээх зэвсэг нь их бүрдэж байна гэдэг нь муу таланд ийлж байна гэсэн үг. Харин энэ зүйлийг яагаад эерэг болгож болохгүй гэж. Тийм удаан хугацаанд нөлөөлтөл удаан жил хүчээ өгдөг тийм хүч юм бол та нарын эдэлж хэрэгэлдэг зүйлд ашигтайгаар болгож болно да. Тэгэхээр хүн өөрөө ухамсарын төвшөнд буруу явж байна гэсэн нэг дахины юм нээлт. Буруу нээлт гэсэн үг. За хоёр дахь зүйлийг сонсъё. ус төрөгчийн бөмбөг. Энэ нь болохоор нөгөө энэ саяны ураны тэр 45 оны нөгөө юунд орж ирсэн Эдвард Тейлор гээд эрдэмтэн ийм санааг анх дэвшүүлсэн. Тэгэхээр тухайн үед нөгөө энэ баг уранаас 10 100 1000 дахин хүчтэй байх гэж таамаглагддаг. Тэгээд
тухайн үед эрдэмтэд зүгээр шоолоод өнгөрч гисэн боломж байхгүй гэд. Гэхдээ яг зохион бүтээвэл ураанаас Нас боломжтой дуршиж үдсэн гэсэн үг үү? Ус төрөгчийн бөмбөг гэдэг нь болохоор юу баг? Ус төрөгч гэж яг юу юм? Ус төрөгч гэдэг бодис нь болохоор өнөргөн амтгүй тэгээ тодорхой бий байхгүй хий төлөвтэй оршдог бодис аахгүй. Ягаад бол химийн шинжилгээ ухаанаар болохоор энэ ертөнцийг хамгийн анхдагч үүссэн элемент гэж нэрлэдэг зүйлийг бол ус төрөгч гэдэг. Нар ягаад шатаж халуун байдаг вэ гэхэлэр нарны бүтцийн 100-аас 70 нь болохоор энэ ус төрөгч буюу хий бүтцтэй байдаг. Тэрний шатлалтын үр дүнд нар асар их хэм дулаан ялгаруулдаг гэж үздэг байхгүй юу. Тэгэд ийм маш их дэгдэмхий тэгээд маш их шатлалтай чанарыг ашиглаад уран гэдэг бодистойгоо холжлоор энэ дэлбэрэлтийн хүчийг нөгөө 10 дахин нэмэгдүүлж хор хөнөөлийн улам ихсэж байгаа гэсэн үг байхгүй юу. Ягаад гэхээр нэг сая хүн амьдардаг хот байлаа гэхэд тэн дээр бөмбөг хаялаа гэхэд атомын бөмбөг бол өсрээд бол 100 мянган хүнийг устгаж тэгээд үлдсэн 910 мянган хүн ямар нэгэн байдлаар урааны хордлоготой өнгөрөөж бол ус төрөгчийн бөмбөг гэж хүчийн улам нэмснээрээ тэр хохирлын хэмжээ 100 мянган биш бүр 300-400 мянган хүн рүү бүр тэгж олон хүнийг устгах хүчин чадал. Яг л нарны гэрэл шиг гэсэн үг юм байна тийм үү? Ус төрөгч ер нь гэхээр нэршлийн өвөө сайн мэдэхгүй. Одоо ус төрөгч гэхээр тэмдэглэгээ бас нээлтэн чухал байна шүү дээ. Ус төрөгч гэхээр ус гэсэн үг. Ус төрөгч, хүчил төрөгч хоёр уралдаж нэгдэнгүүт ус үүсдэг. Ус үүсдэг. Тэгвэл тийм зүйлийг хуваасан гэсэн үг юм байна. Тий. Яагаад энэ нь амьд зүйлд маш хүчтэй зэвсэг болж ийн гэвэл дундаас нь салгаж аваад тусгайлан бэлтгэхээр нөлөөлөх чадвар нь үүслийнх нь тал нь учраас хортой байдаг шалтгаан энэ юм байна. Тийм ээ. Нийлхээр амьдрал үүсгээд салахаараа устгаад байгаа юм байна. Салгаад буруу аргаар ашиглавал хор болдог гэх юм уу да. Тэгэж үзэж болох юм байна. Тийм байна. Тэгээд бас Беллодын үрийн ч бас хиймэл нар гэдэг олдыг бичиж ирсэн байна л да. Энэ хиймэл нарны олд гэдэг нь болохоор энэ нарны ажилтг зарчмыг бид ажиглаад өөрөө дуурайлгаж хийсэн заагур. Гэхдээ энэ болохоор хятадууд хийж байгаа. Одоо бол энэ технологиор хамгийн тэргүүлэгч нь хятад улс. Яаж ажиллаж ийн гэхээр ус төрөгч болохоор дараагийн түвшнийхээ бодис руу шилжихийн тулд маш их шаталт буюу эрчим энерги гаргадаг гэсэн үг байхгүй. Энерги гэдэг нь болохоор бидний хувьд болохоор гарах дулааны хэмжээгээр хэмжигддэг. Маш их дулааны үндсэн дээр ус төрөгч гэдэг бодис чинь гээлээ болж хувирдаг. Тэгэл нөө өөр бодис руу шилжих явцыг ингэж хүчээр хурцсгаж тэрнээс гарч байгаа асар их эрчим хүчийг бид өөрсдийнхөө утас цахилгаан хэрэгсэл гэр ах уу тэгээ цахилгаан машинда хүртэл нэг тог болгож бид хэрэглэх гээд байгаа аахгүй. Гэтэ одоохонд энэ технологи бүрэн бүтэн босол байна уу? Бас бүрэн бусыг цаг үе шийдэж өгнө гэсэн үг. Улаачийн зүудэнд дандаа л тэгдэг. Хүмүүс харанхуй газар, нүхэн дор, газар дор амьдардаг гэж. Магадгүй хэцүү цаг үе тохиоход энэ арга барил шууд хэрэгжинэ гэсэн үг юм. Нөөц арга. Тусах нарны хүч бүгдийг хайлуул шатаах боллоо гэж үзье. Тэр үед та нарт хамгаалалт хэрэгтэй болно да. тийм. Тэгэхдээ харанхуй байж болохгүй учраас хиймэл зүйл хэрэгтэй. Тэгэхээр түүнээсээ их ундрага авч нөхөнд амьдрах хүчнийхэн бий болж болох л юм. Хиймэл нар гэдэг чинь ерөөсөө зэвсэг бишээр эерэг тал руу нь ашиглаж болно. Гэхдээ ертөнцийн байдал нөлөөллийн байдлаас хамаарж газар доор тийм байдлыг үүсгэж болох үгүй гэдэг судалгаа байж болох юм. Тийм үү. Шууд гинтхэн л нарны тусгал байхгүй болохоор өөр нар үүсгэн гихсэн үзэл биш. Өөр цаадхыг чинь харсан байх шүү дээ. Магад энэ байдлаар бол хүн төрөлтөн нарны гэрэл шууд ингэж болно, тэгж болно гэдгийг таамагласан л байж таараа. Нэгэд ухаарахгүй байгаа хүмүүс ялаа үүрдэг шүү дээ. Тэгэхээр эрдэмтэн мэрэгдэн энээс иш аваад өөрийн үндэстнээ аврахын тулд тийм зүйлсийг дурсаж болно гэсэн үг юм. Тэгээ бас өвөө. Яагаад гэвэл та нар бод энэ ертөнцийн бүхэл хамгаалтыг хүн өөрөө эвдэж байгаа.
За янз бүрийн тэр утаа юмч гэнэ үү. За тэр оршихгүй байгаа газар өөрсдөө эвдэл сүйтгэхэд хэцүү болгож байгаа да. Тэгвэл энэ хиймэл нар сарны учир шалтгаан нь юу вэ гэвэл нөгөө хэд нөхөд тусчихна. Өөрийн хідээ болохоор шин нээлтийн дагуу нөхөнд байлгаж болно. Цаг хугацааны эрхийн замд тооцоолол гарч ирнэ шүү дээ. Өөрөө өөрийгөө сэргээдэг хөрс дэлхийн хүч гэж байна да. Ингээ сайхан болоод ирэх цагт буцаад манай үндэстэн үлднэ гэсэн үзэл байж болох уу? Боломжтой юу? Боломжтой. Тэгэхээр маш холыг харж нөхцөл байдлыг тооцоолсон байна гэсэн үг юм. Тэрнээс одоогийн нарны хажууд давхар хиймэл нар гэдэг нь чухал биш. Хиймэл сар нь чухал биш байх нь. Цаашдаа ингээд EVT болвол хэдүүл шууд оромжинд орж нуугдаад тэндээ хиймэл нар сарыг үүсгээд ахуй байдал үүсгэе. Нөгөө хэд нөхчлвэг. Тэгээд өөрөө өөрийгөө энэ ертөнц нөхөн сэргээдэг. Яагаад гэвэл нөгөө хөрс дэлхийх чинь сөнөөгөөд байгаа зүйлс нь хизээний өгчгсөн байх нь байна шүү дээ. Тэнгүүд бид тэр үеийг тисээд буцаад гарч ирж болно гэсэн үг юм. Айхтар бодлого байна уу? Тэгэл та нарын хэлдэг нөгөө муу нэртэй хятад гэдэг нь хизээний тооцоолцсон л байна шүү дээ. Угаасаа үндсэн дүрм тийм шүү дээ. Манай үндэстэн л энэ ертөнцийг бүхэлд нь авч явна гэсэн үзэл. Бид л энэ газар ертөнцийг эзэд юм гэж тэр зарчмаараа л явж байна. Та нар ч бас тэгж чадчих шүү дээ. Өө тэд нар зоригтой уурч чадах юм болов уу? Ядаж манай Монгол өрсөө тэгэл ухад зөөгөл тэдэнд май гэл өгөөд байхгүй бол бас гайгүй шүү. Энийг ухаад өгөөч, энийг та нар ашигладаг алтаа зөөгөлц оронд нь цаас аваад байгаа хүмүүс шүү дээ. Өө тэд нар зоригтой уурч чадах юм болов уу? Ядаж манай Монгол өрсөө тэгэл ухад зөөгөл тэдэнд май гэл өгөөд байхгүй бол бас гайгүй шүү. Энийг ухаад өгөөч, энийг та нар ашигладаг алтаа зөөгөлц оронд нь цаас аваад байгаа хүмүүс шүү дээ. Одоо бодохгүй тэр авилгалын юмнууд чинь та нарт тараагдана гээл бод. Сонгуулаар өвөө. Өө тараагдахаар нь юу яах вэ? Гэ та нар тэгэл ахуй амьдралдаа хэрэгэлдэг шүү дээ. Тэр хүүхдийн мөнгө энэ тэр гээл цалин тэтгэвэр юу гэдгийг тэр болгон чи ер нь тэр бохор юмнаас үүдэлтэй байд юм шүү дээ. Тий, тэгээд эндээс ч болж дошигдууд уурлаад байхгүй. Та нар тэр газар ухсаж олсон. Газрын баялагын мөнгөөр та нарын салин тэтгэвэр нооногддаг. Та нар энийг хувааж ирснээр та нар бас буруутай гэд бид бас хэрэгтэн болчиход байгаа байхгүй юм. Та нар бол хам хэрэгтэй. Энээс ерөөсөө болтох боломжгүй. Та нарын идэж ууж байгаа болгон хулгайн зүйлс. За дараагийн нээлт нь Хиймэл оюун ухаан. За 100 жилийн дотор нэлийн өссөнгөө өвччихсэн. Өмнө нь болохоор зүгээр ойр зүрийн юмд л хариулт байсан гинэ. Тэгээд одоо болохоор ер нь бол мэдэхгүй юм баг байхгүй. гол ажиллах зарчим нь ийм юм өвөө. Хүн бол өөрөө ажиглаж харж бодож өөрөө альбаа мэдээллийг боловсруулдаг чадамжтай. Харин гэхэд энэ хиймэл оюун ухаан яадаг вэ гэхээр энэ хүн шиг ингэж бодож сэтгэдэг жишээлбэл 10,000 тарих байвал яах вэ? 100,000 тарих байвал яах вэ? 1 сая тарихтэй гэж боловсруулж байвал яах вэ? Тэгэхээр бол энэ хүний хүчинж нэгсэнд хамгийн өндөр зөв арга замыг олохын тулд бид болохоор маш олон тооцоолон бодох чадвартай төхөөрөмжүүдийг бүтээгээд түүгээрээ бид гарц гаргалгаа хайх гэж энэ хиймэл оюун гэдгийг өвөнөөс бүтээсэн юм уу. Гэхдээ хүн хөгждөг. Бас ирж хайвал оюун ухаанаа нэмэгдүүлж болдог бол наадах чинь зүгээр л олонний дундаас дундчилж бий болгосон ухаан юм байна. Тийм үү. Тэгэхээр бас дутуу тал бий гэсэн үг. Та нар энэ зүйлээсээ илүү сэтгэдэг болох уу эсвэл энэ зүйлдээ захирагдах уу гэдэг дээр л учир байна. Эндээ гацх уу эсвэл эннээсээ илүү сэтгэдэг ухамсарын төвшин дээшээ байх уу гэдгийн сонголтын дунд байна. Та нарыг бол тэр чигээр нь дундуур нь барьж ийн гэсэн үг. Хиймэл оюун ухаан гэдгээр нь тооцоолоход нийтийн оюун бодол иймэрхүү тиймэрхүү гэж судалсаар байгаад таарсан хариуг нь бэлдэж өгсөн хүч гэсэн үг. Ингэхээр та нар яах вэ? Тэр зүйлээс нэг бол хараатуулж чадна. Нэг бол тэр зүйлийг хүлээн зөвшөөрөхгүйгээр өөрийн оюун ухаанаа нэмэгдүүлж болно гэсэн хоёр сонголт байгаа. Тэр зүйл амьгүй гэсэн үг. Зөвхөн олонний судалгаанаас үүдэлтэй гэж үзэж байна. Нөгөө хүмүүсийг амар бэлэнчлэг сэтгэлгээтэй ер нь залхуу болгоод байгаа гэж үзээд байгаа. Тэгээ хүүхдүүд одоо тэрийг ашиглаад даалгавраа хийлгчдэг. Тэгээд өөрсдөө бодож санах юмгүй.
Намайг сурагч байх үед нөө багш нар бидэнд даалгавар өгдөг байсан байхгүй. За та нар хичээл дээр сурсан зүйлээ ойлгосон зүйлээ та нар дүгнэлт 100 хүүхдэд та нар дүгнэлт бичээ гэдэг юм уу. Бидэнд тоо гэдэг зүйлийг бол заах юм бол за та нар өнөөдрийн хичээл даацсан та нар тооцоолон бодох аргын дагуу дээрх бодлогоодын хариуг олгодох гэм үү. Тэгээ энэ зүйлүүд болохоор бидэнд яасан хэцүү юм бэ, тэртэй юм бэ гэж бодогддог гэсэн чинь одоо болохоор хэрэг өөртөө дээр гарц гаргалгаа олж чадахгүй бол хиймэл оюун ухаанаар хийлэгчдэг болсон болохоор бас нэг талаас амарч юм шиг бас заавал тийм зүйлийн хүчрийг олох гэж цаг зав өрөөд байх шаардлагагүй болсон юм шиг бас. Тийм л оюун ухаан бол төөрөгдөл юм. Яагаад тэгэхээр та нар ер нь яах гэж сургууль сурдаг юм? Сууч болоос Ажил хийх гэж. Ажил хийдэг хүн юу хийх вэ? Ажиллаа л хийнэ. Тий. Та нарт ямар ч хөгжих боломж өгөхгүй. Хөс хүч бүх юмаа тэр ажил хийх ёстой гэдэг хуулийн дагуу л явна. Яагаад залуу өрсөө та нарыг энэ цуглуулж байгаа шалтгаан та нар яг энэ игзэгтэй цаг үед байгаа учраас. Чи өөрийнхөө эзэн болох уу? Эсвэл хэн нэгний боолыг болж ажилтныг хийх үү гэдгийн зааг дээр байгаа гэсэн үг. Чи хувь заяаныхаа эзэн болж чадах уу? Эсвэл бусдын ирэхээр өөрийнхөө хүч хөдөлмөрийг саруулад цалин гэдэг юмар амьдрах уу гэдэг л зүйл шүү дээ. Та нарын цалин гэдэг зүйл сурахад чинь хизээч илүү гарахгүй. Ахгүй амьдралын 30 хоногт ч л хангалттай хөрвөл их юм. Бараг хөрөхгүй ч байж болно. Энэ зур хүмүүс юу алддаг гэдгийг мэдэх үү? Цаг хугацаа. Тийм ээ. Бүх хүч чадлаа алддаг. Тэгэхээр энэ нэр алдар эрх мэдэл шунал 3-ын хараал байх нэ дээ. Тэгэл угаас Та нар ингэж явбал хин нэгнийг баяжуулдаг, хин нэгнийг эрх мэдэлтэй байлгахад тусалдаг. Тэгээ шавхруу шиг юм авдаг хүмүүс. Үүнийг яаж өөрчлөх вэ? Чи том болоод за насанд хүрлээ. Чи тэгэл хин нэгний төлөө ажилтан болох уу? Эсвэл хувь тавилангийнхаа эзэн болох уу гэдэг дээр л асуудал байгаа юм. Чамайг хинч боолчилж чадах хэмжээнд биш. Эсвэл хин нэгний боол юм шиг байсаар насыг барах уу гэдэг сонголтын донд байна гэсэн үг. Гэтэл багаас нь тэгж сургадаг шүү дээ. Ажил хий. Заавал ажилчин бол. Тийм имийг заавал ягштал гүйцэтгэг гэж. Гэхдээ энэ цаана юу вэ? Нэр алдар эрх мэдэл шунал 3 байдаг. Тэгэхээр та нар хизээний альбингийн боолууд болох боломжтой гэсэн үг. Бусад хүмүүсийн тэр нэр алдар шунал тиймэрхүү юмыг олохын тулд тэрийг нь хийдэг боол гэсэн үг. Тийм ээ. Ажилчин шоргоолж. Гэхдээ дотоод ухамсараас ч нь бол та нарыг битгий энийг хий. Өөрийнхөө төлөө байгаач дээ. Битгий ходоодондоо захирагд. Битгий өнгө үзэмжин захирагд гэж байнга л хэлдэг. Тэр үнэхээр сонин биш гэж юу? Хүмүүс дургүй ирнэ тэгэл юунд дуйгддаг вэ? Ажил хийж байж хоолтой байна гэсэн бодолтой. Энэ нь оюун ухаан биш, ходоодны арга барил байх нь шүү дээ. Энийг цатгаж л байвал болж байна гэсэн бодол байна. Тэгвэл энэс дээшээ дэвшээд тархин төрүүл яах вэ? Тархиа задахгүй бол ажиллах. Тэгэхээр тархиа задах уу, ходоодоо задах уу гэдэг ажил явагдана гэсэн үг. Тэгээд болоод өөрийнхөө зүтгэхийг ихээр нөгөө 3 тойрогч нь яах вэ? Хүмүүсээр нь чиний эсрэг сөргүүлнэ. Бага нийгмийн орчин гэдэг зүйл нь бас ажил хийхгүй л бол болохгүй гэсэн юмыг сурталтна. Чамд мөнгө хэрэггүй юу гэж байнга толгоогцсон шаналгана гэдэг нэг ёсны хараал юм. Энэ бараг 2000 гаруй жил тэрнээс ч олон жил оршин тогтнож байгаа гажуудсан үзэл юм. Хүн болж төрчхөөд хүнийхээ хэргийг гаргах даалгавраа хүмүүс мартсан байна гэсэн үг. Тэрийг мартагнуулж дундаас нь эрх мэдэл нэр алдартай өнгө зоостой болж баяжигсад их болсон байна. Энэ дундын ертөнцид хүн яах вэ? Илгээгцэн хүн болгон сүнс болгон сурж авахаа аваад дамжин өнгөрөх ёстой. Гэтэл энийг боолчилж аваад даалгавраа гүйцээсэнгүйгээд дахиад
энд илгээдэг гэсэн үг юм. Тэгэхээр бодолч нь бол ойлгогдож байна уу? Та нар хэн нэгнийг баяжуулж, хэн нэгнийг эрх мэдэлтэй болгох гэж, хэн нэгнийг нэр алдартай болгох гэж ажиллаж байгаа хүч болоод байна. Хизээш та нар өөртөө анхаарахгүй шүү дээ. Өөртөө зав гаргах ямар ч боломжийг тэд бас өгөхгүй байна. Тийм завыг бид нар төгчүүл тэд нар сүрх үү? Та нар өөрсдийн арга барил мэдрэмж чадвараа хөгжүүлвэл ертөнцийг харах үзэл чинь шал өөр байх болно. Ямар ч байсан одоогийнх шиг биш. Байнга л хэлдэг шүү дээ. Өвөг дээдсүү чинь энэ хуулийг мэддэг байсан учраас л Тэнгэрийн зарилгыг үүсээж энэ ертөнцийн харь хилтэй чамаагүй бүгдийг өөрийн мэрхшээлдээ игнэндээ нэгтгэж Тэнгэрийн зарилэг дараа атгаж чадж байсан гэж. Энэ нь тэдний хувьд маш том хөгжил болсон. Тэгээл бод. Одоо бол өөр улс орнууд нь хөгжсөн байна энэ төр гэж байгаа шүү дээ. Өндөр хамаартай тийм хүмүүс нь хөгжлийг атгаж байгаа гэвэл хэдэн зуунаар ухрааж үзэхэд 3-400-аар ухраахад царай сайхантай бүсгүйгээл шолмос гээл шатааж алдгал байсан хүмүүс шүү дээ. Тийм. За тэгэл энэ хөрсч ертөнц чинь бөөрөхий биш. Автгай. Энийг эсэргүүцсэн хүнээ ч хүртэл шатааж байсан. Тийм л мунхаг байсан гэд бод. Тэгвэл тэрнээс өмнө өвөг дээдсүүд чинь энэ хуулийг мэддэг байсан учраас бүгдийг залуурддаг байсан юм шүү дээ. Одоо л гэнт тэд ухаантай болчоогүй байх нэ дээ. Мунхарж явсаар жоохон аргын талын юмас хураал үз. Тэгтэл толгой нь хоосон хിവэрэл байгаа. Харин та нар залуурддаг ард түмний хувьд болохоор ухаарж яваад хэсэг зурлан ухарсан. Тэгвэл язгуур нь ухаарл хിവэрэл байгаа гэсэн үг юм шүү дээ. Жоохон л юм хэлэхэд ойлгоно гэсэн үг. Ер бол бүгд л дотроо бодож байгаа. Байнга зөрчилддөг гэдгийг өвөө нь мэднэ. Гэхдээ л ялцгүй л энэ хэн нэг эрх мэдэлтэй болгож, нэр алдартай болгож баяжуулдаг энэ ажлаас гарч чадахгүй. Ходоодондоо захирагцсан байгаа нь тоогүй юм да. Их зориг хэрэгтэй. За тэгвэл эхний 3 нь ийм байх нэ. За дөрөвдөх нь Нарны цахилгаан станц. Нарны цахилгаан станц. Энэ нь болохоор юу ийм баг. ямар хүн нээсэн бэ? Тэмдэглэж аваагүй юм шиг байна л да. Нарны цахилгаан яаж гол арчилдаг зарчим юу вэ гэхээр дэлхий дээр нар тусдаг. Тэгээ нар тусч байхдаа болохоор маш их дулаан энергийг хүрт газар шингээдэг байхгүй юу? Яасаа гадаад өгсөд вэ? Нарны эрчим хүчийг өвөө нь ер нь олоочоос сайн гадаад хэл сурах хэрэгтэй. Энэ нөгөө сэргээдэг эрчим хүч гэж явдаг. Нар ус тэгээд салхиар гаргаж авбал заавал энэ атомын цахилгаан станцыг уран олборлох шаардлагагүй. Одоо бидний нүүрс олборлохгүйгээр арай байгальдаа ээлтэйгээр цахилгаан эрчим хүч боловсруулаад тэгээд өөрсдөө ашиглах боломжтой. Тэгээд ер нь Монголд нар сайн тустай, тэгээд салхи сайтай, тэгээд яг ус муутай л та. Тийм ээ. Ус голын хувьд монголчууд маш дутагдaltaй. Одоо энэ арга буурлын чин хийсэн мод суулгах үйлүүд дандаа гол ус дагаж явдаг шүү дээ. Ус муутай шинжиг илтгэж байгаа. Салхи ихтэй нүнэн бас нарлаг гэдэг нь ч үнэн. Тэгэхээр зөндөө боломж өгнө монголчуудад байх нэ дээ. Энэ дээр нэмээд юу хэлэх гэвэл энэ ертөнцийн хөдөлгөөн болгон эрчим юм. Тэр эрчмийг та нар ахуй байдалтай хэрэглэнэ гэсэн үг. Ямар нэгэн эргэн тойронд гай болохгүйгээр чадна. Гэхдээ тэгж чадуулахыг хүсэхгүй ард түмнүүд бас байдаг. Улс байдаг гэсэн үг юм. Бид нар ч гэсэн нүүстэйгээ зурлаад ямааргүй л байгаа юм л та. Тэгээд цацаг идэгт тийм орон нөлийг ер нь мэдж байгаа ч гэсэн. Тэгээд өөртөө ашиглахгүй ээжэл. Ямар ч баялагийг одоо баялаг л гэдэг байгаа. Бүх юм ялгаагүй. Өөртөө хэрэглэхгүй бол гадныханд май гэж өгөөд ямар хэрэгтэй юм. Энийг одоо энэ Монгол өрсөд ойлгохгүй шүү дээ. Хөгжил дэвшил болох гэж байхад дандаа л ингэж их орон гэж ярьж байгаа л ингэж байх юм гэдэг оромгчд байна.
Яг үнэндээ бол вэ шүү дээ. Чи өөрийн гараар хийсэн, бүтээсэн энэ болгонд л үнэмш. Харин тэдний даалгавраар май гэж зүтгэж байгаа бол чи хүн биш гэсэн үг. Чи тэр зүйлийг оюун ухаанаараа ашиглаад өөрийнхөө ахуй амьдрал болоод бусдад зөвөр хэрэгжилж чадж байгаа бол энэ бол хүн мөн. Харин тэр тэгдэг гэсэн энэ ингэдэг гэсэн гээд шуурж явбал чи бол энэ ертөнцийн дайсан мөн. Өөр хүүхдүүд чинь цайнаа үзэхгүй гэсэн хатуу тэнгэрийн зарилганд байгаа. Энэ л гол учир байна шүү дээ. Ер нь хүн яах гэж ирсэн бэлээ? Энэ ертөнцөөс сурхаа сураад дамжин өнгөрөх ёстой болохоос энэ ертөнцийг эзэмдээд өөрийн эрхэндээ оруулах ямар ч эрх байхгүй. Тэгтээ өвөө бидний шунал гэдэг зүйл чинь дэлхийгээс халиад Нарны аймгийн бусад гаригууд дээр хүртэл өөрсдийнхөө баазыг барина гэж байгаа шүү дээ. Чадахгүй. Чадал нь хөрөхгүй, нөөц нь ч хөрөхгүй. Ангарнээс өмнө танилцах чадал болоо шүү дээ. Ангараг дээр маш их баялаг байна гээл. Тийшээ очие гээл яриад байгаа ш тас. Магад тэгж ийш тийшээ янз бүрийн судалгаанд явуулах тоолонд хөрст бөөрөнхийн өөрсдийг нь залхаан шийтгэж байгаа дохиочж болно шүү дээ. Та нар хязгаараас даваад байна гэдэг мэдээ байж болно шүү дээ. Энэ цэвэрлэгээ гэдэг зүйлийг одоо л хийж байгаа юм биш. Янз бүрээр даврах гэж оролдох тийм болох болгонд тогтоон барьж устгаж байсан олон түүх бий. Тэгэхээр өмнө ч гэсэн хүмүүс уур гараг колоничлон гэж явж исэн гэсэн үг. Байж болно. Ихтэй ямар ч боломжийг өгөхгүй. Та нар бол дундын ертөнд шүү дээ. Үүсгэгчд биш. Дундаар дамжих ёстой гэхээр энэ болгонд эрчим дамжиж явдаг. Доороосоо дунд, дундаасаа дээшээ гэж явна да. Ингэж тойргоор явах ёстой. Гэтэл дундахынх нь ингүүл яах вэ? Тэр үйл хэрэг одоо бүх эрчмийн нөлөөл байхгүй болох нь шүү дээ. Тэгэхээр дахиад залхаа шийдэх юм шүү дээ. Тэгэхээр үүсгэгчд нь бусад гаригуудаа чөлөөтэй дамжих боломжтой. Үүсгэгч яасан гэнэ? Бусад гаригуудаа чөлөөтэй дамжих боломжтой болов? Энэ ертөнцийн өөрчлөлчин өөрөө сонин шүү дээ. Та нар хизээч энэ арга барилыг бас тайлж мэдэхгүй. Та нар хэн нэгний бодлогоор явж ээж болно. Төрөл ингээд энэ зүйлээр ингээд дамжин өнгөрч явах ёстой юм а гэдэг зүйлийг хүмүүс эсрэгүүцээд байж болно шүү дээ. Бид энэ дундахыг өмчилж байна. Иргэн тойрны чинь ч өмчлөмөр байна. Гэх мэт нөгөө эрчмийн зүйлээ салааж дамжуулахгүйгээр л оролдоод байна. Энэ нь анхных нь үүсгэгч таалагдахгүй гэсэн үг юм. Эднэр давраад байна. Тэгэхээр эднийг инг хэмжээнд нь байр гэдэг зарлиг заавал ирэх болно гэсэн үг юм. Одоогоор хүн төрлөختөн хизээж цаг хугацаа гэдэг зүйлийг эсрэг үүсэж чадахгүй хэвээрээ л байгаа. Тэгэхээр энэ нь хяналтанд байсаар байгаа гэсэн үг юм. Маш олон сая мянган гэрлийн жилчгэлөө ингээл өөр гариг уус гэл ингээ явж байгаа бол тэр хүмүүст юу хэрэгтэй? Нас хэрэгтэй болдгийг. Цаг хугацаа. Гэхдээ өвөө нэг цаг хугацааны гажууд үүсгэх бид өөрсдөө төхөөрөмж бүтээгээд баг хүн төрөлхтний мөрөөдөл болчиход байгаа шүү дээ. Гол ажиллах зарчим нь юм байна л да. Маш их хурцтай байгаа зүйл болохоор цаг хугацаа удаан өнгөрдөг юм байна л да. Харин тэр цаг хугацааны төхөөрөмж гэдэг нь болохоор тэр бүр нь болохоор бүр асар хурд юм секунд нь баг хэдэн саяж давсан бүр энэ баг хүний баг үүсгэж чадсан асар их хурдан хөдөлгөөн үүсгэх юм бэ. Тэгэхээр болохоор энэ нөгөө бидний амьдарч байгаа ертөнцийн хөдөлгөөн эргэлтээс асар хурдан эргэлтээ эргэлт нэг жижигхэн газар үүснэ гэсэн үг байхгүй юу? Тэр нь болохоор өөр зэрэгэлтэй ертөнцийн юм уу тийшгээ шилжихсэр өөр цаг хугацаараа шилжих хаалга болно гэж үзээд байгаа юм. Тийм портал Боломжгүй. Тэр үеийн цаг хугацаа одоо үеийн цаг хугацаа тэрэн дээр хөдөлгөөн нэмээд байна шүү дээ. Ер нь бол хөдөлгөөн гэдэг бол цаг хугацаа мөн. Ихтэй эрдэмтэд чинь энэ дээр алдаа гаргаад байгаа нь өдөр болгон шинжлэгддэг гэдэг хуулийг мартсан. Тийм учраас энэ нээлт нь амжилтгүй болно. Угаас. Мөн чанарыг мэдэхгүй шүү дээ. Өдөр болгон шинэ байдаг юм аа, шинжлэгдэж байдаг юм аа гэдэг хуулийг мэдэхгүй л байнгын тэрийг ингээд хурцсуур болгож ашиглалаа. Энийг шилжүүлнэ.
гэхээр шилжих орон зай байхгүй болчихно. Өнгөрсөн лөө очих гэхээр өнгөрсөн чинь хуучин цаг үе, хоцрогдсон үе. Харин одоо цаг үе дээр тэр хурцхуурыг ашиглаад байдаг. Яг тэрнтэй адилхан шинэлэг төвшний өнгөрсөн гэж байхгүй. Бас ирээдүй гэж байхгүй тэр гацалт үүсэж байгаа. Тэгвэл угаасаа л боломж үзүүлэх юм биш. Тэрийг оролдож байгаа нь өөрөө Мөн чанараа танивал болно. Мөн чанараа танихгүй бол энэ хуурамч, аргын арга барил болно гэсэн үг юм шүү дээ. Хиймэл хуурамч болно гэсэн үг. Төсөөлөл ийм болж ингэж явсаар л дуусна. Өнгөрсөн цаг үеийн тэр мэдээллийг олж хайх нь сүнсний мөн чанарын үйлтэй шууд холбоотой юм. Тэрнээс аргын үйл биш. Бэлгийн чанарыг хөгжүүлээгүй аргаар дайраад байна шүү дээ. Тэгээд алдаа гаргаад чадахгүй. тийм болохоор тэр мөн чанараа. Тэгэхээр арга бэлэг хоёрыг хослуулсан эрдэмтэн байж л тэр зүйлийг өнгөрсөн одоо ирээдүг рүү явахгүй өнгөрсөн лөө явуулах боломжтой гэсэн үг юм. Яагаад гэвэл тэр хуучин байсан зүйлийг мэдрэх чадамжийг хэлээд байгаа. Тэр үед тэр цаг үеийн тийм байна гэдэг мэдээллийг тэр хурцхуур дээр нэмж өгөхөд тэр өнгөрсөн лөө шилжиж чадна. Тэгэхгүйгээр эрдэмтэд нь юунд алдаад байна гэвэл одоо цаг үе дээр алдаад байгаа. Одоо дээрээ гацчихсан. Нөгөө тэр үеийн шинж хуучин байсан цаг үеийг мэдэрч чадахгүй байгаа учраас одоо дээрээ гацаад амжилтгүй болоод байна гэж дүгнэж байна. Оо заавал нэг тийм төхөөрөмжгүйгээр өнгөрсөн юм ирээдүй рүү Шиди аргаар уу? Тийм. Жирийн Үгүй хаасаагүй л тийм газар байгаа. Олон хүн өөрөө бэлэн болоогүй юм шүү дээ. Шилжиж чадахгүй байна. Хит аргын тал гэдэг чинь л энэ байхгүй юу? Бэлэг чанарынхаа юмд суралцаагүй байж арга руу дараад яах юм? Энэ чинь арга бэлгийн юм болоод байна шүү дээ. Энэ хоёр хослно. Далд ба одоо хоёр. Энэ хоёрын мөн чанарыг таньж авч байж шилжих чадамж үүснэ. Нэгийг таньцгаад нөгөөг нь орхигдуулаад байх нь шилжих боломжийг үүсгэхгүй. Тэгэхээр би ч бас буруу бодож байжээ. Хөөх. Бэлэг тал орхицсан биз шүү дээ. За тэгвэл тэрийгээ судлах. Тооцоолол бодсон. Энэ айлдрыг ингээд төр дуусгая. Дараа нь асуугаарай явсан.